Манай улс дотооддоо сум үйлдвэрлэдэг болсноор зэвсэг түвшний бэлтгэлд шаардлагадаг сумыг хангах боломжтой боллоо. Улс аймагт он гарсаар 4 удаа газар хөдлөөд байна. Дэлхийн миссийн тэмцээнд оролцох үндэсний ялагч тодорлоо. Бусдын амь насыг хохироож оргоод манай улсад 15 жил оршин суусан бүгд найрамдах хятад ард улсын иргэнийг албадан гаргалаа. Бэлгийн тооллоор өнөөдөр өндөр гэгээн зан базарын мэндэлсэн өдөр тохиож байна. Улаан уд хотын эдийн засаг соёлын өдрүүд амжилттай болж өндөрлөлөө. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Манай улс анхудаа дотооддоо сум үйлдвэрлэж эхэллээ. Батлан хамгаалах яам гадаад хамтын ажиллагааны хүрээнд бүгд найрамдах Турк улсын MKE корпорацтай байгуулсан гэрээний дагуу үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралт тохируулахыг бүрэн хийж, бие дан үйлдвэрлэл явуулж эхэлжээ. Ингэснээр зэвсэг түвшний сургалт бэлтгэлд шаардлагадаг сумыг дотоодоос хангах, тусгаалсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хэрэгцээнд нийлүүлэх, импортын хамаарлыг буруулах боломжтой болж байна. Улс аймгийн Давс суманд өнөө өглөөний 9 цаг 55 минутад 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлөө. Газар хөдлөл Давс сумаас 34 км, Тис сумаас 52, Улаангом сумаас 91 км-ийн зайд болжээ. Он гарсаар улс аймагт нийтдээ 4 удаа газар хөдлөөд байна. Тодорхойлбол Зүүн хангаа, Бөхмөрөн, Наран булаг болоод Давс суманд тус бүртгэгджээ. Дэлхийн миссийн тэмцээнд оролцох үндэсний ялагчаар инхт бол шалгарлаа. Тодорхойлбол Дэлхийн мисс Монгол 2026 хүмүүнлэг гоо сайхны наадам 3 сарын турш үргэлжилж, ялагчаа тодруулан үндэсний ялагчаар инхт бол шалгарч Монгол улсыг төлөөлөн Дэлхийн миссийн тэмцээнд оролцох эрхтэй болж байна. Баяр сайхны инхт бол санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны газарт ахлах мэргэжилтнээр ажилладаг юм байна. Бусдын амь насыг хохироож оргоод манай улсад 15 жил хууль бусаар оршин суусан бүгд найрамдах хятад ард улсын иргэнийг хяналт шалгалтаар илрүүлэн албадан гаргаж харьяалах улсын хуулийн байгууллагад шилжүүлжээ. Тус иргэн нь өөрийн улсдаа бусдын амь насыг хохироон оргон зайлж 2010 онд бусдын нэр, баримт, бичиг ашиглан манай улсад орж ирж хууль бусаар оршин сууж байжээ. Түүнийг Бээжин хот руу агаарын замын бомбоор хуйглан хүргэсэн байна. Өнөөдөр бэлгийн тооллоор өндөр гэгээн зан базар буюу анхдугаар богд Жавзан дамб хутгтын мэндэлсэн өдөр тохиож байна. Монголын бурхан шашны тэргүүн өндөр гэгээний 10 дугаар дүрийн хувилгаан Жавзан дамб хутгт өндөр гэгээний мэндэлсэн Өөр хангаа аймгийн 9 зүйл сум мөн анхдугаар богд хэмээн өргөмжлөн ширээнд залсан түүхт ширээд цагаан нуурт зочилж хүндэтгэл үзүүллээ. Эрдэнэт хотод Улаан уд хотын эдийн засаг соёлын өдрүүд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү үйл ажиллагааны оргил хэсэг нь Монгол Брайдын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт байлаа. Тус тоглолт хоёр хотын хамтын ажиллагаа найрамдал хийгээд соёлын солилцоог тод харуулахын зэрэгцээ урлаг хүмүүсийг ойртуулж хэлгүүгээр ойлголцож болдгийг харуулсан байна. Өргөн хэмжээний тухайн үйл ажиллагааг Брайдын гоцлолтуучин Виталий Сидоров гэрэл зургийн хальснаа буулгасан нь олонний талархлыг хүлээгээд байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.